Жорж Помпей соёлын төв нь 1970-аас 1977 оны хооронд баригдсан орчин үеийн номын сан урлагийн үлгий болсон байгууламж юм. 1969 онд Жорж Помпей Франц улсын ерөнхийлөгч болсноор түүний улстай хийх эхний томоохон шийдвэрүүдийн нэг нь Парис хотыг орчин үеийн урлаг олон нийтийн соёлын төвтэй болгох шийдвэр байлаа. Үүнд орчин үеийн урлагийн музей, номын сан, дизайны төв, хөгжмийн институт зэргийг багтаасан байлаа. Үүний үр дүнд хотын төвд байрлах нэг барилгын дээвэр дор 4 институт хамтран оршихоор болжээ. Энэ шийдвэрийн дагуу анх удаа Францад олон улсын архитектурын уралдааныг нээлттэй зохион байгуулжээ. Энэ уралдаанд маш олон бүтээл ирсэн. Тэр дундаас 493 дугаартай ганц төсөл нь тухайн газрынхаа талбайг талыг нь барилга төлөвлөж, үлдсэн хэсгийг нь олон нийтийн задгай талбай байхаар хийсэн байж. Энэ төслийн зохиогчд нь гадаадын нэрд гараагүй хоёр залуу архитекторууд болох Ричард Рожерс, Рензо Пиано байлаа. Энэ барилга нь Парисын хуучны дурсгал төв хэсэг буюу Нотр-Дам сүм, Луврын музейгээс 1.1 км орчим зайд байрладаг. Тухайн төслийн уралдаан зарлагдах үед Парисын төвд хангалттай хэмжээтэй амьд талбай байгаагүй. Өөрөөр хэлбэл олон нийтийн эзэмшлийн орчин, задгай талбайгүй хотын иргэдэд чөлөөт үйл ажиллагаагаа явуулдаг хэсэг байдаггүй байлаа. Иймээс төслийн гол үзэл санаа нь тухайн орчинд соёл урлаг, мэдээллийн идэвхтэй төв болгоход чиглэсэн байна. Залуу архитекторуудын энэ зоримог шийдэл нь цамхгийг барих явцад олон шүүмжлэлийг дагуулдаг байна. Жишээ нь нефт боловсруулах үйлдвэр, үлгүүр, төмрийн хаягдал, ирэмдэг, зэрэмдэг гэх мэт. Өвөгдсөн талбайн тал хагасыг нь олон нийтийн үйл ажиллагаа явуулах зориулалттай нээлттэй талбайгаар үлдээсэн. Төлөвлөлт дээр ажиллах явцад жуулчид болон зэрэгэлдээ амьдрах оршин суугчдад зэрэг үйлчилж байх. Маш сайн төлөвлөгдсөн олон зориулалтаар ашиглаж болох орон зайд жинхэнэ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байх иж бүрэн байгууламжийг боловсруулахад чиглэсэн. Энэ үзэл санаа нь асар их хөрөнгө оруулалт, асар их амжилтыг авчиржээ. Рожерс Пиано хоёрын сургуулийн найзууд болох Английн архитекторуудын баг Арч Грам энэхүү тесрэлтийг зохион байгуулжээ. Тэд өмнө нь барилга барихад оролцож байгаагүй ч авьяаслаг зураачд байв. Тэдний барилга зохион байгуулалтын ойлголт нь задгай тэнгист байдаг өргөндлөгийн цамхгууд, НАСА-гийн пуужин хөөргөх тавцангууд болон шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлүүдээс санаа авсан ажээ. Тод өнгөт металлаар бүрхсэн энэ барилга нь хуучин Парисын төвд шин санааны тесрэлт болж чаджээ. Помпей төв нь энгийн бөгөөд давтагдмал бүтцтэй боловч хүмүүсийг гайхшруулах маягаар хийгджээ. Архитекторууд бүх ажил үүргийн эд ангиудыг нь барилгын дотор биш гадна хийсэн байна. Барилгын баруун талын давхар бүрт задгай талбай руу харсан явган хүний дүүжин замуудыг фасад болон холбогч төмөр хооронд холбосон. Хүрэлцэн эрэгчдэд зориулан 5 давхар руу хүргэх аврах том цахилгаан шатыг конструкцийн гадна талд суулгажээ. Уг барилгын талбайн талаасаа цэнгэлдэх хүрээлэн мэт харагдаж байхад харин гудамжны өдөөс үйлдвэр шиг харагдана. Помпей машин нь орон зайн үйлдвэрлэдэг зүгээр л цэвэрзээ. Бүх явган зам болон техникийн эд ангиудыг гадна байрлуулснаар дотоод орон зайг чөлөөлж өгчээ. Давхар болгоно нь 2 хөл бөмбөгийн талбайн хэмжээний агуу хоосон орон зай юм. 7500 м2 талбай нь багангүй, усны хоолойгүй, шат хан байхгүй. Рожерс Пиано 2 зочдод хан хаалтгүй асар том чөлөөт орон зайг санал болгосон юм а. Тэд тусдаа байсан салбар хүрээлэнгүүдийн нэгэн том салбар хоорондын танхим болгож тодтогсон. Тэд энэхүү түвшинг ганц том төр зуурын үзэсгэлэн байхаар төсөөлсөн ба доторх хуваалтууд нь шаардлагын дагуу босгох, буулгах бололцоотой гэж үзжээ. Ингэснээр орон зайг хязгааргүй олон хэлбэрээр хуваан ашиглах боломж өгч байгаа юм. Помпей төвийг хинч хараад гоё үзэсгэлэнтэй байна гэж хэлж чадахгүй, харин хөгжилтэй, зөв шийдэлтэй гэж болох юм. Өнөө хүртэл энэ барилга нь амьдралын эрч хүчээр дүүрэн хэвээр Жорж Помпей төв нь санаачлагч нарынхаа мөрөөдлөөс нь хол тасарч өдөрт 25 мянган хүн хүлээж авдагаараа Парисын хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар яахын аргагүй мөн. Энэ их хөл хөдөлгөөний улмаас 2 жилийн хугацаанд шинжилэн засагдсан тул шинэ мянганд хөл тавихад бэлэн болжээ. Цаашдаа ч гэсэн өөрийн мөн чанар болох олон нийтийн хүч чадлын бэлэг тэмдэг болоод хот доторх найрсаг бичил хот хэвээр үлдэж чадах болов гэж найдана.